математикийн бичлэгээр бас нэгэн бага боловсролын математикийн хичээлд хэрэгжилж болох аппликейшнийг танилцуулъя. За энэ аппликейшнийг TaxMat.org гэдэг ийм аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг нэлээд хэдэн жилийн өмнө манай нэг оюутан 4-р курстэй дипломын ажил бичээд судлаад ер нь хэр зэрэг үр дүнтэй байна вэ гэхэд бол бас нэлээд үр дүнтэй юм гарч ирсэн ийм одоо аппликейшн байгаамаа. За тэгээд хэдүүлээ ороод үзье. За энэ TaxMat.org гэдэг ийм хаягтай аппликейшн байна. За оронгууд ийм талбар гарч ирнэ. За нэмэх, хасах, үржүүлэх, хуваах гэдэг ийм одоо математикийн юмнуудыг агуулсан ийм систем. За тэгээд эднэр лөө нороод ингээд үйлдэлийг гүйцэтгээд хүүхдүүд хоорондоо уралдаа тоглож болдог ийм аппликейшн байгаамаа. За жишээлбэл одоо хасах руу норъё. За хасах дээр за 20 хүртэлх тооны хасах үйлдэлийг сонгоод авчи. За тэгээд энд гарч ирж байгаа бодлогыг бодоод хариуг нь энд бичнэ. За жишээлбэл одоо энэ 10-аас 8-ыг хасаад 2 гэд ингээд бичээд за ингээд нэг устгах байгаа. За мөн одоо энэ 18-аас 15-ыг хасаад 3 гэж өчөөд ингээд устгах байгаа. За энд мөн одоо 2 гэд устгаад за тэгээд энэ 40 бодлогыг бодоод ингээд хідэн зөв хідэн буруу бодож байна вэ гэд ингээд харах боломжтой. За ингээд бодлогын хурд бас нэмэгдэхэд энэ маань бас хурцаад явдаг. За би сая энэ хасах үйлдэл рүү ороод бас энэ тоглоомыг яаж одоо тоглох зарчмыг нь танилцууллаа. За энэ дотор бол эрэг сөрөг тооны үйлдэлүүд байж байгаа. За энэ options гэдэг лөө орохлоор энд одоо бас дуу дүрсийг нь өөрчлөх ийм боломжууд ингээд байж байгаа. Дууг нь хааж болно. За мөн одоо автоматар одоо юуг нь солигдохгүй болгож болно. Иймэрхүү одоо сонголтууд байгаа. За ингээд ахаад нэг юг ороод үзье. За жишээлбэл үржүүлэх үйлдэлийг үзье. За 3-ын хүрдэн дээр орох юм байна. За энэ хүрд чэйжилж байгаа үед бол тоглонгоо хүрдээ чэйжлэх маш том боломж. Хүүхдүүд бол дуртай хийж таарна. 3-7 21 гэд энд гарч иж байгааг анзаарч байна уу? 21 гэд ингээд устгах чинь 3-9 27. За энэ ингээд 38 40 маань ингээд 38 гэд хорогдоод явж байгааг анзаарч байгаа. За энэ 38 24 гэд. За 34 12 гэд ингээд одоо бодоод байна гэсэн үг ээ. За ингээд энийг бас та нар хүүхдүүдтэйгээ хамт энэ тоглоомыг хийгээд үзээрэй. Гар утсан дээр бас суулгаж болдог. Тийм учраас одоо хурц чэйжилж байгаа үед хүүхдүүдэд бас таалагдах байхаа гэж бодож байна.